улиралд хүн амын дунд хоол хүнсээр дамжих өвчин хоолны хордлогын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настан мөн архаг суур өвчтэй хүмүүсийн өвчлөл нь хүндрэх эрсдэл нэмэгддэг. Иймд хоол хүнсээр дамжих өвчин хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн зүйл дээр анхаарах шаардлагатай. За хамгийн нэгдүгээр гэх юм бол бид нар хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр орчноос худалдан авах хэрэгтэй. Үүнд нь бол заах худалдааны төв, дэлгүүрүүд байна. За харин eel задгаа зөвшөөрөлгүй яг хувь хүмүүсийн гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн авах нь хоол хүнсээр дамжих өвчин хоолны хордлогоор өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. За ялангуяа зөвшөөрөлгүй аль эсвэл eel задгаа худалдаалж авах хүнсний бүтээгдэхүүнүүдийн дунд гарал үүсэн тодорхойгүй, хэн үйлдвэрлэсэн, хаана хадгалсан, хэрхэн тээвэрлсэн, яаж боловсруулсан талаарх мэдээлэл байхгүй, шошгон дээр бичсэн байдаг хадгалтын гормыг баримтлаагүй, мөн хадгалах хугацаа дуусах эдгээр тэмдэглээнүүдийг хийгээгүй, эдгээр нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүд бол нийтлэг байдаг. Тэгэхээр хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэхийн тулд ялангуяа түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох өндөг, өндгөн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, сүү, кекс, торт, жимс хүнсний ногоо, мөн салаат зуушнуудыг заавал хөргүүртэй нөхцлөөс, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцлөөс сонгон хэрэглээрэй. Жимс хүнсний ногоог нарны шууд тусгалд хадгалах нь түргэн гэмтэж муудах эрсдлийг нэмэгдүүлж идэг. Ингэснээрээ тухайн жимс хүнсний ногоо нь шимт хижээлээ алдаж яг тэр жимс ногоог 100 грамыг идлээ гэж бодоход түүнээс авах шаардлагатай шимт хижээлийг бид нар авч чадахгүй хүрж идэг. Түүнчлэн жимс хүнсний ногоог тариалах, тээвэрлэх, худалдаалах, борлуулах, хадгалах энэ үед гидсний халдварт өвчин үүсэх боломжтой бичил биетнэр бохирлогдсон байх эрсдэлтэй байдаг тул заавал хэрэглэхийн өмнө угаах шаардлагатай байдаг. Хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэж бичил биетнэр бохирлогдсон тохиолдолд тухайн хүнсэн дээр бичил биетнүүд цаг хугацаа өнгөрөх тусам маш олон болоод тэдгээр нь хүмүүсийг өвчлүүлэх эрсдлийг нэмэгдүүлж идэг. Тэгэхээр нэгэн ширхэг нян нэг тэр бумуулаа болоход 10 цаг л хангалттай байдаг. Тэгэхээр бид нар яах хэрэгтэй вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүнийг шууд идэж байгаа жимс хүнсний ногоог худалдаж аваад заавал угааж хэрэглэх нь байна. Мөн шинээр бэлтгэсэн хоол, зурш, салаат байх юм бол эдгээрийг тэр доор нийтэх, хэрвээ илүү гарсан тохиолдолд тэдгээрийг тагтаа савнд хийгээд хөргүүрт хадгалах. Мөн eel задгаа худалдаалж байгаа, тасалгааны хэмд eel тавиад худалдаалж байгаа түргэн иддэг хоол хүнсийг худалдаж авахаас татгалзах хэрэгтэй.